Хим 809-ийн ерөнхий шалгалтанд бэлжиж сурагч зориулсан номны химийн судалгааны арга бүлэг сэдвийн 2 дугаар хэсгийн зарим бодлогыг бодож тайлбарлая. За 642 дугаар даалгавар. Энэ хэсгээс эхлээд давс гаргаа авахтай холбоотой даалгаврууд орж ирж байна. За бид нар ерөнхийдөө давсыг нэг 2 төрөлд ангилж болно. За давс гэх юм бол уустдаг давс тэгээд үл уустдаг гэд ийм 2 төрөлд ангилж байгаа. За үл уустдаг давсыг бол гаргаа авах нэг л арга байна. Тэр бол тундасжуулах. Үл уустдаг давсыг бол зөвхөн тундасжуулах аргаар л гаргаж байгаа. Тундасжуулах. За тундасжуулах арга гэдэг нь яадаг юм гэхээр давс нэгийн уусмал дээр давс хоёрын уусмалыг нэмээд тэгээд давс 3-ын уусмал нэмэх нь давс 4 нь хатуу буюу энэ бол бидний хүсэж байгаа үл уустдаг давс гэсэн. За ингээд дараа нь үл уустдаг давсаа шүүхээр мэдээж зөвхөн үл уустдаг давс л шүүгдэн шүү дээ. Тэгээд түүнийгээ яах нь усаар угаана. За ингээд үл уустдаг давс бол ерөөсөө ингэ болоо. Хоёр давсны уусмалыг хооронд нь холино. За тэгээд урвалаар нэг нь уустдаг давс, нэг нь үл уустдаг давс гарна. Үл уустдаг давс нь бидний одоо гаргаж авахыг хүсэж байгаа давс гэсэн үг. За уустдаг давсыг гаргаж авах бол нэлээд хэдэн арга байна. За хамгийн ихнийх нь бол металл нэмэх нь хүчил байна. За хоёр дахь нь болохоор металлын карбонат хоёрт нь металлын карбонат нэмэх нь хүчил байна. За гуравт нь болохоор металлын оксид нэмэх нь хүчил байна. За дөрөвт нь болохоор металлын гидроксид нэмэх нь хүчил байна гэдэг. За ийм 4 арга байж байгаа байхгүй. За тэгвэл энэ одоо шалгуур нь өөр. Жишээлбэл одоо металл дээр хүчил нэмнэ гэхээр металлын тухай ярьж байгаа шүү. Металл нь устдаа урвалд ордоггүй. Устдаа урвалд орох юм бол металлын гидроксид үүсээд ингээд хольц үүсчих байхгүй. Устдаа урвалд ордоггүй. Тэгээд хүчилтэй урвалд ордог. Ийм одоо металл байх юм бол металл хүчил гэсэн урвалаар давсын найрлагдах металл нь устдаа урвалд ордоггүй нэ хүчилтэй урвалд ордог байх юм бол энэ аргаар тухайн давсыг гаргаж авч болно гэсэн. За металлын карбонат дээр тэгвэл металлын карбонат нь ямар байвал одоо металлын карбонат хүчил гэсэн урвалаар давс гаргаж авах юм бэ гэхээр металлын карбонат нь үл уустдаг байх хэвээр. За уустдаг карбонат дотроос одоо натрийн карбонат, за тэгээд калиен карбонатыг одоо ашиглаж болох юм аа. За металлын оксид нь бас ялгаагүй. Металлын оксид бол устдаа урвалд ордоггүй байх хэвээр. Устдаа урвалд орчих юм бол бас яах нөгөө гидроксид үүсээд хольц үүсчихнэ гэсэн. Устдаа урвалд ордоггүй. За ийм шалгууруудыг тавь. Тэгээд энэ эхний 3 арга дээр бас нэг анхаарах юм нь их утсыг за ингэж металлыг эсвэл металлын карбонатыг эсвэл металлын оксидыг заавал одоо илүүдлээр нэмдэг.
илүүдлэр нэмнэ. За энэ нь бол нэг хүчлээ бүрэн уралд оруулж байгаа байхгүй. Тэгэхгүй бол бидний нэг гаргаж авч байгаа давсны найрлагад хүчил агуулгах юм бол мэдээж аюултай болж эхлэн шүү дээ. За тийм учраас металлын карбонат, металлын оксид бол хэрглэж байгаа тохиолдолд заавал илүүдлэр нэмээд тэгээ илүүдл одоо энэ металлын карбонат, металлын оксидо шүүж байгаа. Тийм учраас илүүдлэр нэмдэг учраас металлын карбонат нь металлын оксид нь за металл болон металлын оксид нь устдаа уралд ордоггүй байх хэвээр металлын карбонат нь усанд уустдаггүй байх хэвээр гэсэн ийм шалгуурыг тавьж байгаа байхгүй. За тэгээд энэ эхний 3 аргаар гаргаах боломжгүй бол мэдээж яхна хамгийн сүүлд нь хүчил суурийн титрлэлтийг сонгоно гэсэн үг тийм металлын гидроксид дээр хүчил нэмээд гаргаж байгаа бол аль нэг нь үлдэгдэлгүй уралд орохоор одоо алийг үлдэгдэлгүй уралд орохоор авна гэсэн үг. Тэр одоо хүчил суурийг хооронд нь үлдэгдэлгүй уралд оруулах тэр аргыг титрлэлт гэж нэрлэж байгаа. За ингээд бидний даалгавар бол дараах хурлуудаас уустдаг давсыг гаргаах тэгштэглийг сонгоно гэж байгаас. Тэгэхээр бид нар энэ дөрвөө л харчин. Тэгэхээр бидний энэ дөрөв дотор болохоор металлын карбонат дээр нэмэх нь хүчил гээд C-ийн зөв гэсэн үг. За дараа нь болохоор энэ болохоор үл уустдаг давс гэсэн байсан. Нэг шивхтэй алдаа шивчжээ. Үл уустдаг давсаа гаргаах хурлын тэгштэглийг сонгоно гэж байна тий. За үл уустдаг давсыг гаргаах хурлын тэгштгэл нь болохоор мэдээж бид нар энэ дотроос үл уустдаг давс бол хайна л да. Тэгэхээр энэ дотор ганцхан үл уустдаг давс гарч байгаа. Тэр нь мөнгөний олоор ид. Яг энэ бол нөгөө жоохон уруулаа буруу одоо сонгосон гэсэн үг. Яг зөв хариуг нь бид нар А гэж сонгоно. Гэхдээ одоо энэ мөнгөний хлоридыг ялгаж авах гэж байгаа бол яг мөнгөний хлоридыг шүүгээд авч болно. Гэхдээ усаар маш сайн угаахгүй бол мөнгөний хлоридын найрлагад энэ азотын хүчил эсвэл А шулаар агуулгадах ийм бүрэн боломжтой. Тийм учраас яг энэ хоёр хүчил нь хоёулаа усанд сайн уусдаг учраас болно. Ер нь бол мөнгөний хлоридыг гаргаж авъя гэвэл хамгийн сонгодог арга бол яах нь мөнгөний нитратын уусмал дээр натрийн хлоридын уусмал нэмнэ гэсэн үг. За ингээд эндээс мөнгөний хлоридын тундас тэгээд натрийн нитратын уусмал үүснэ гэсэн үг байхгүй. Тэгээд бид нар мөнгөний хлоридыг шүүж аваад усаар угаачаар одоо түүний найрлаганд байгаа энэ натрийн хлорид ион тэгээд нитрат ионууд усаар нөгөө давс учраас усанд уусаад маш сайн уусдаг учраас ерөнхийдөө мөнгөний хлоридын тунцаас зайлуулагч гэсэн үг л дээ. За бусад дөрөв дээр бол дандаа нөгөө уустдаг давс гаргаа авч байгааз. За дараа нь одоо яг саяын бидний нөгөө асуудал энд яригдчихэж байгаа. Энэ дээр нөгөө давс гаргаа авах боломжтой дөрвөн аргыг харуулсан байгаа байхгүй юу? Арган авах арга. Тэгэхээр одоо бид нар шинжилнэ гэсэн үг л дээ. За энэ дөрвөн давснаас нь шүү дээ. 1 2 3 4 давс байгааз. За энэ дөрвөн давснаас бид нар металлын карбонатын тэгээд хамгийн эхлээд мэдээж давс гаргаа авах аргыг сонгохын тулд уустдаг үл уустдаг одоо шинжилдэг гэсэн үг. За тэгэхээр энэ бол мөнгөний хлорид бол үл уустдаг. Үл уустдаг. Тийм учраас энийг бол одоо бид бодоод ах зүйл ахгүй. Тунцчлуулах урлаар гаргаа авнаа. За тунцчлуулах гэдэг нь болохоор давс дээр давсыг нэ. Тэгэхээр энэ бол мөнгөний хлорид бол ойлгомжтой болчихсон байхгүй. За дараа нь бид нэр цайрыг шинжилнэ. Цайр бол устай уралд орохгүй. Харин яах нь струкчээс өмнө байгаа учраас хүчилтэй уралд орно. За тэгэхээр нөгөө металл хүчил гэсэн уралд байх шаардлагыг яах вэ? Хангаж ийн гэсэн үг. За карбонатын бас үзье л да тий.
цайрын карбонат бол үл уусдаг. За бас карбонатын шаардлагыг хангаж ийн гэсэн үг. За цайрын оксид мөн одоо устай урвалд ордоггүй. Урвалд ордоггүй. За тэгэхээр цайрын олооридыг гаргаа авахын тулд цайр дээр ааш олоор нэмж болно. За ингэж болох юм байна. Цайрын карбонат дээр ааш олоор нэмж болох юм байна. Мөн одоо яах нь цайрын оксид дээр ааш олоор нэмж болох юм байна. Тэгэхээр магадгүй нэг давсыг гаргаж авах боломжтой хэд хэдэн арга байж болох байхгүй. За зэсийн олоорид дээр болохоор зэс нөгөө устай урвалд орохгүй. Устөрөгчийн идэвхгүй металл. За дээрэс нь идэвхий игнэнд устөрөгчөөс хойно байгаа учраас хөвчлөлтэй бас урвалд орохгүй. Тэгэхээр нэгдүгээр шаардлагыг хангах гэсэн үг. Устай урвалд орохгүй боловч яах нь хөвчлөлтэй урвалд орохгүй байгаа шүү дээ. Устай урвалд орохгүй боловч хөвчлөлтэй урвалд ордог металл байх хэрэгтэй. Харин зэсийн карбонат бол болно. Зэсийн карбонат бол үл уусдаг. Тэгэхээр болно. За зэсийн оксид бас болно. Зэсийн оксид бол устай урвалд орохгүй. Устай урвалд орохгүй. За тэгэхээр бид нар зэсийн олооридыг гаргаж авахын тулд зэсийн карбонат дээр ааш олоорыг нэмж болох юм. Эсвэл зэсийн оксид дээр ааш олоорыг нэмж болох юм аа. За натрийн олооридын хувьд бол нь шүү дээ. Натрийн идэвхтэй металл. За энийг бүр ингэж тий. Маш идэвхтэй металл гэж. Маш идэвхтэй металл. Тийм учраас устай урвалд орно. Тэгэхээр эхний шаардлагыг хангахгүй гэсэн. За яг би түрүүн нөгөө хэлжсэн тий. Энэ дээр натрийн карбонат, калийн карбонатыг сонгож болох юм аа гэд. Тэгэхээр яг натрийн карбонат дээр нэмэх нь ааш олоор гэсэн урвалыг хэрглэж болно. За натрийн оксид гэхээр 1-2 дугаар бүлгийн металлын үүсгэсэн оксид устай урвалд оршдог байхгүй. Тийм учраас оксид нь бас шаардлага хангахгүй. За тэгээд нөгөө металл нь шаардлага хангахгүй. Оксид нь бас шаардлага хангахгүй. Яг карбонат нь бол болж байна тийм ээ. За тэгээд өөр боломж нь мэдээж яах нь хүчил суурийн тейтрэлэлт байж болж байгаа байхгүй. Тэгэхээр ийм хоёр аргаар натрийн олоорид гаргах боломжтой. За тэгээд эндээс харахаар бид нар зэсийн оксид болохоор зэсийн карбонат, металлын карбонат гэж энд байхгүй байхгүй. Тийм учраас бид нар зэсийн олооридыг оксид дээр нэмэх нь хүчил гэж л одоо ингэж гаргана гэсэн үг л дээ. Тэгэхээр цайр дээр болохоор идэвхтэй металл хүчил гэдэг нь сонгож байгаа гэсэн үг. Натрийн олоорид дээр болохоор хүчил суурийн тейтрэлэлт боломжтой гэсэн үг. За ингэж сонгож байна. Тэгэхээр бид нар тэр өмнөх одоо слайдн дээр ирсэн энэ гурван аргын хувьд шалгуураа маш сайн мэддэг байх юм бол ер нь бол давс гаргах аргыг сонгох боломжтой гэсэн. Хэрэв металл хүчил гэсэн урвалаар гаргаж авч байгаа бол металл нь устай урвалд ордоггүй нэ хүчилтэй урвалд ордог байх хэвээр. Металлын карбонат хүчил гэсэн урвалаар давс гаргаж авч байгаа бол карбонат нь үл уусдаг байх хэвээр. Металлын оксид хүчил гэсэн урвалаар давс гаргаж авч байгаа бол металлын оксид нь устай урвалд ордог байх хэвээр. Устай урвалд ордог оксид гэхээр мэдээж 1А, 2А бүлгийн металлын үүсгэсэн оксид л устай урвалд орох байхгүй, бус нь орохгүй гэсэн. За дээрх 3 аргаар одоо гаргаж авах боломжгүй бол хүчил суурийн тейтрэлтийг ашиглана гэсэн. Гэхдээ энэ дэр уусдаг хэрнээ натрийн карбонат, калийн карбонат хоёрыг бол гаргах боломжтой байна. Ашиглах боломжтой байна гэсэн үг. За дараагийн даалгавар нь их хөтсүүдийг хан шимжээгээр авсан тохиолдол гэж байгаа байхгүй. Давс гаргах аргуудаас аль нь тохиромжтой гэж байна. Тэгэхээр их хөтсүүдийг хан шимжээгээр хан шимжээгээр гэдэг нь одоо аль-алийн үлдэгдэлгүй урвалд орж байгаа тохиолдол. Аль-аль нь үлдэгдэлгүйгээр урвалд орж байгаа тохиолдол гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар давс гаргаж авч байгаа учраас аль болох урвалаар зөвхөн тэр давсал үүсчих хэвээр. Тэгвэл одоо илүү оновчтой гэсэн. Жишээлбэл одоо эхний энэ тохиолдолд натрийн сульфат ааш олоор үүсэж байгаас тэгэхээр натрийн сульфат чинь уусдаг давс ааш олоор чинь бас уусдаг. Тэгэхээр энэ уусмал дотроос зөвхөн натрийн сульфатыг ялгаах боломжгүй байхгүй. Натрийн сульфат бол ааш олоороор
одоо бохирдсон байна гэсэн үг. За тэгэхээр зөв хариулт нь бол B. Яг л эн чинь бид нар ингэж штэ. За савн дотор юуг холих нь вэ? Хөрөө хүчлийн уусмал дээр за дээрэс нь натрийн карбонатыг нэмнэ гэж төсөөлөе л доо. За тэгээд энэ хоёр үлдэгдэлгүй уралд орох юм байна. Тэгэхээр энэ савн дотор юу үлдэх юм бэ гэхээр за эндээс бол ингээ хий ялгарх нь шүү дээ, тийм ээ. Тэр нь бол хий CO2 юм байна. Энэ савн дотор их хөтс үлдэгдэлгүй орно гэхээр энэ савн дотор зөвхөн натрийн сульфатын уусмал байна гэсэн үг байхгүй? Өөр юм байхгүй. Тийм учраас бид нар энийг нөгөө тасжуулах аргаар натрийн сульфатаа ялгаад авчна гэсэн. Гэтэл эхний тохиолдолд болохоор тасжуулах аргаар ялгалаа ч гэсэн натрийн сульфат бол H холороор бохирдно гэсэн. Мэдээж H холоор бас усан хязгааргүй уусахгүй шүү дээ, тийм ээ. За дараагийн даалгавар нь яг төрөний бас нөгөө ярьсантай давс гаргаа авахтай төстэй. Давс усан дуустдаг хэсгийг одоо шинжилнэ. За мэдээж усан дуустдаггүй тийм энэ дээр одоо үгүй гэж явах юм бол тунсжуулах аргыг хэрэглэнэ. За энэ дээр тим гэж явах юм бол усан дуусчих юм бол бид нэр яах нь нөгөө дараагийн аргууд руу шилжчихнэ шүү дээ. Нөгөө дөрвөн арга руу шилжин тийм ээ. Металл хүчил, металлын карбонат хүчил гэдээ явна гэсэн. За тэгэхээр металл нь хүчилтэй уралд ордог байх юм бол металл хүчил гэсэн аргыг сонгож болно. Металл нь хүчилтэй уралд орохгүй бол металлын карбонат оксид нь уусдаг хэсгийг үзнэ. За тэгээд энэ дээр үгүй тий уусдаг хэсэг гэж юм чи үгүй гэхээр уустдаггүй гэсэн. Өөрөөр хэлбэл үл уусдаг. Металлын карбонат оксид нь үл уусдаг байх юм бол яах нь одоо нөгөө шаардлага хангаж байгаа учраас металлын карбонат дээр хүчил нэмээд эсвэл металлын оксид дээр хүчил нэмээд гаргаж болно гэсэн. Металлын карбонат нь одоо уусдаг болчих юм бол яах нь хүчил суурийн тээтрэлтэй аргыг сонгохоос өөр гарц үлдсэнгүй гэсэн. За тэгэхээр D2 нь тим. D-ийн тим. Тэгээд BC нь үгүй. Гэхээр зөв хариулт нь B гэсэн. Давс уусдаг усан дуустдаг гэхээр үгүй гэх юм бол уустдаггүй бол тунцчлуулах оруулаар аавна тийм ээ. Металлын карбонат оксид нь усан дуустдаггүй бол металлын карбонат дээр хүчил эсвэл металлын оксид дээр хүчил нэмээд гаргаж болно гэсэн санаа явж байгаа шүү дээ тийм ээ. За усан дуустдаг гэхээр усанд уустдаг байх юм бол одоо тунцчлуулах аргаар гаргаа авч болохгүй. Тийм учраас металл нь хүчилтэй уралд ордог хэсгийг шинжилнэ гэдэг. Ингээд явна гэсэн. За дараагийн даалгавар нь задгал даалгавар болж эхэлж байна. 851 дэх даалгавар. За гол нь бид нэр энд байгаа энэ хүснэгтийг ашиглах юм байна. За энэ хүснэгтийг ашиглах юм. За тэгэд нэгдүгээр даалгавар нь болохоор ингэж байгаа юм байна. Ямар хоёр бодисын харилцан үйлчлэлээр хоёр шин давс гаргаж авах вэ гэж байгааз. Тэгэхээр энэ давс дээр нэмэх нь хоёр шин давс гэж мэдээж давс дээр нэмэх нь давс гаргана гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр давс дээр давс нэмжиж хоёр шин давс гаргах нь л дээ. За энэ дотор байгаа давс нь юу вэ? Натрийн хлорид бол давс, мөний нитрат давс, натрийн нитрат давс, кальцийн нитрат давс. Гэхдээ эндээс алийг сонгох вэ гэж тийм. Тэгэхээр мэдээж бид нар давс гаргаж авах байгаа учраас хоёр шин давс гаргаж авах байгаа учраас нэг нь уусдаг, нэг нь үл уустдаг байх юм бол эхлээд үл уустгаа шүүж авчаад дараа нь яах нь нөгөө уустгаа тасжуулчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр натрийн хлоридын уусмал дээр мөнгөний нитратыг нэмсэн нь хамгийн тохиромжтой. Ягаад гэвэл эндээс натрийн нитратын уустдаг давс тэгээд мөнгөний хлоридын үл уустдаг давс үүснэ гэсэн. За ингэж болцсон гэсэн үг. За хоёр дахь даалгавар нь болохоор ямар хоёр бодисын харилцан үйлчлэхэд давс ус үүсэх вэ гэж байна. Тэгэхээр давс ус үүсэж байгаа тохиолдол болохоор энэ байна, тийм ээ. За тэгэхээр бид нар энэ даалгавраа ингэж харахаар бид нарт яг
Хүчлийн оксид дээр суурь нэмж болж байна. Гэхдээ энэ дотор бол хүчлийн оксид байхгүй байна. Хүчил дээр суурь нэмж болж байна. Тэгэхээр энэ дотор хүчил давсны хүчлийг уусна байна. Гэхдээ суурь байдаггүй. Дараа нь хүчил дээр суурийн оксид нэмж болж байна. Тэгэхээр энэ дээр суурийн оксид, энэ кальцийн оксид байна. Тэгээд хүчил нь ааш болоор байгаа. Тэгэхээр кальцийн хлорид тэгээд ус үүсч болж байна гэсэн үг тийм. Тэгэхээр давс ус үүсч байгаа гэсэн үг шүү дээ. За 3-д нь болохоор ямар хоёр бодисын харилцан үйлчлүүлэхэд давс ба ус төрөгч үүсэх вэ гэж байна. Тэгэхээр давс ус төрөгч үүсэж байгаа тохиолдол энэ байна. Ус нэг л нь шүү дээ тийм металл хүчилгээд. Тэгэхээр энэ дотор байгаа идэвхтэй металл нь хийн цайр байна. Тэгээ хүчил нь ааш холоор байна. За тэгээд эндээс цайрын холоор идгээд давс үүсэж байгаа юм байна. Нэмэх нь ус төрөгч гээд хий үүсэж байгаа юм байна. За дараагийн даалгавар нь болохоор ямар хоёр дам бодисын харилцаа үүсгэхэд зөвхөн шин давс үүсгэх. Зөвхөн давс үүсэж байгаа тохиолдол энэ байна. Хүчлийн оксид дээр суурийн оксидыг нэмж болно. Эсвэл яг нь металл дээр металл бишийг нэмж болно. Тэгэхээр энэ дээр болохоор биднэрт металл байна. Тэгээд бас яг нь металл биш байна. За ингээд энэ хоёрыг хооронд нь холиод халаах юм бол мэдээж цайрын сульфид үүснэ л дээ. За ингээд болчихж байгаа. Ингээд A B C D E F G H. За ингээд энэ даалгавар болчихлоо. За дараагийн даалгавар нь цэвэршлийн зэрэгтэй холбоотой даалгавар. Бага зэргийн бохирдолтой калийн дээжийг усанд хийхэд 186 дециметр куб ус төрөгч ялгарчээ. Анх авсан дээж дэх холцын масс ба кали цэвэршлийн зэргийг тодорхойлно гэж байгаа юм. За тэгэхээр 100 кПа тэгээд 298 кельвин гэдэг бол стандарт нөхцөл байна. Тэгэхээр бид нар энэ нөхцөлд хий молийн эзлэгүүнийг 24.8 дециметр кубыг өрчгөн молийн сөрөг нэг гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл 1 молийг 24.8 дециметр куб эзлэгүүнтэй гэсэн үг л дээ. За ингээд эндээс ус төрөгчийнхаа молийг олъё. 186 дециметр куб өрчгөн 1 мол нь 24.8 дециметр куб. Тэгэхээр 7.5-ыг өрчгөн 10^2. За ийм мол болж байгаа ус төрөгч нь. За тэгэхээр ус төрөгч нь 7.5-ыг өрчгөн 10^2 бол калигийн мол нь болохоор 2 дахин их байх юм байна. Стегометрийн харьцаагаараа. За тэгэхээр 0.15 мол болох юм байна. За 0.15 байл. За эндээс калийнхаа массыг олъё. Калигийн массыг ол гэсэн шүү дээ, тий. Дээжд холцын массыг олох юм. Тэгэхээр эхлээд калийнхаа массыг олно гэсэн үг л дээ, тий. 0.15 мол кали гэдэг нь тий. 1 мол нь 39 г. Тэгэхээр 585 г. Кали олчлоо. За тэгэхээр
ийм холцын масс нь болохоор 7.8. 585 г. 195 г. Холцын масс нь 195 г. За тэгэхээр энэ хоёрын аль нэг нь үлсэж байгаа. За цэвэршлийн зэрэг гэхээр мэдээж ингэнэ. Цэвэршлийн зэрэг гэхээр холцдох калигийн массыг ийм дээжийн масст харьцуулна. За тэгэхээр тэгээд 100-аар үржүүлнэ. За тэгэхээр дээжид хэдэн хувийн цэвэр кали байсан бэ л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр за ингээд энэ дөр үржлүүлээ. Чи 585 г-ыг хуваах нь 7.8 г өрчгөн 100. Тэгэхээр цэвэршлийн зэрэг нь 75 гэсэн. Тэгэхээр зөв хариу нь И боллоо. За дараагийн даалгавар нь титрлэлтэй холбоотой даалгавар байна. Давсны хүчлийн уусамлын концентрацийг тодорхойлох зорилгоор 15 мл-ийг таслаа авч 0.5 мол концентрацтай натрийн гидроксидын уусамлаар титрлэхэд 12 мл зарцуулагдсан гэж байна. За натрийн ашигын молийг олъё. Тэгэхээр моль гэдэг бол молийн концентрацийг үржих эзлэхүүн байгаа. За эзлэхүүнд литрээр байх хэвээр. За натрийн ашигын молийн концентрац нь 0.5 молийг үржих нь литрийн сөрөг 1 гэжээ. За ингээд үржих нь 12 мл гэдэг чинь литр рүү шилжүүлэхээр тэг 12 литр болох юм байна. За тэгэхээр 6-г үржих нь 10-ын сөрөг 3 зэрэгт моль болж байгаа. За натрийн ашиг моль олцсон. Урвалаа бичих юм бол натрийн ашиг уусмал дээр H хлорийн уусмлыг нэмээд тэгээд натрийн хлоридын уусмал нэмэх нь ус үсэ. За ингээд урвалд орсон натрийн ашиг моль нь бол 6-г үржих нь 10-ын сөрөг 3 гэхээр H хлорийн моль нь бас 6-г үржих нь 10-ын сөрөг 3. За эндээс H хлорийнхоо молийн концентрацийг олъё. Молийн концентрац гэдэг бол H хлорийн молийг хуваах нь үе уусмлын эзлэхүүн байж таарна. H хлорийн моль нь 6-г үржих нь 10-ын сөрөг 3. Харин уусмлын эзлэхүүн нь болохоор 15 мл гэдэг чинь 0.015 литр гэсэн. За ингээд молийг үржих нь литрийн сөрөг 1 буюу 0.4 том m гэж бичиж болно. За ингээд зөв хариу нь бол А юм байна. За дараагийн даалгавар нь бас титрлэлтэй холбоотой даалгавар. За эхлээд эсэлтийн аж хурлаа тэнцвүүлнэ. Тэхийн тулд ангид эсэлт хурлаар 5 чөлөөлөгдөд ангижрах хурлаар 5-ыг нэгдүүлнэ гэдэг бол 10 электрон шилжиж тэнцэн. Тэхийн тулд 1-р хурлыг 5-аар 2-р хурлыг 2-оор хөрчүүлнэ. За тэгэхээр 5 моль C2O4 2 сөрөг нэмэх нь 2 моль манган O4 сөрөг нэмэх нь 16 моль H2. За 5 моль CO2 нэмэх нь 2 моль манган 2 нэмэх нь 8 моль ус гэдэг ингээд бичиж байна. За эндээс
калиум перманганатын уусамлаас 30 зарцуулагдсан гэж байна тийм ээ. Тэгэхээр калиум манганодорынхаа молийг олъё. Тэхийн тулд молийн концентрац нь 2 молийг өрчгөн дециметрийн сөрөг 3 юм байна. Өрчгөн 30 мл гэдэг бол 0.03 дециметр гэсэн үг тийм ээ. Литртэй адилхан. За ингээ хураагдчихаар 0.06 мол болох юм байна. Калиум манганодор нь. За тэгэхээр манганодорын уралд орсон хэмжээ 0.06 мол юм бол энэ хэд юм бэ гэхээр 0.15. За ийм мол юм байна. За эндээс оксалат яныхаа концентрацийг олъё. Молийн концентрацийг. Мол нь болохоор 115 мол. Исэлхүүн тэг 5 литр гэсэн үг. За дециметр куб гэчгөө. За дециметр харин дециметр кубтай юм ч тийм ээ. Тэгэхээр 3 молыг өрчгөн дециметр кубын дээш гарахаар дециметрийн сөрөг 3 болж. За ингээд зөв хариу D гэсэн үг. За дараагийн даалгавар нь дахиад л титрэлтэй холбоотой даалгавар байна. 28 г натрийн оошийг усанд уусгаж 200 мл уусмал бэлтгэв. За бэлтгэсэн усмлаас 20 мл-ийг шувтан колонд авч шувтан колонд таслан авч 2-3 мл-ийн тусаажээ. Энэхүү усмлыг давсны хүчлийн усм үл мэдэгт концентрацтай усмлаар титрэлэхэд 175 мол зарцуулагдсан. За шинээр бэлтгэсэн натрийн гидроксидын усмлын молийн концентрацийг олно гэж байна. За нэгдүгээр даалгавар нь эхлээд натрийн оошгоо молийг олно. За тэгэхээр 1 моль нь 40 г шүү дээ тийм ээ. Тэгэхээр 28 гэдэг чинь 0.7 моль юм байна. За энийг одоо та хэд бол бичсэн бичвээ тооцоолчин шүү дээ. За ингээд эндээс молийн концентрац нь болохоор 0.7 моль натрийн оошийг аваад 200 мл уусмал бэлтгэсэн гэсэн шүү дээ. 0.2 литр уусмал бэлтгэсэн гэсэн. Тэгэхээр 3.5 гэсэн үг. За 3.5 молийг өрчгөн литрийн сөрөг 1 гэсэн. За дециметрийн сөрөг 3 гэж утсан ч болно шүү дээ. 3.5. Одоо тэгтээ ер нь л дециметрээр бичээд байх шиг байгаа юм да. За ингэж бичнэ гэсэн. Тэгэхээр А нь бол одоо 4 гэж өглөгдөх юм байна л та. За титрэл зарцуулсан давсны хүчлийн усмлын молийн концентрацийг ол гэж байгаа. За одоо 2 дугаар даалгаврыг гүйцэтгэхийн тулд бид нэр уралд орсон натрийн оошийн молийг олно. Тэгэхээр ингэсэн биш үү? 200 мл уусмалд болохоор 0.7 моль натрийн оош агуулгаж штэ. Тэгэхээр тэндээс хэдийг тасалсан гэсэн? 20 мл уусмал тасалж авсан гэсэн үг байхгүй? Тэгэхээр тэн дотор нь хэдвэ гэхээр тэн дотор бол 0.7 моль юм байна тий. Натрийн оош агуулгадна гэсэн үг. 0.7 моль. 10 дахин багыг авч байгаа байхгүй юу? За ингээд одоо урвлаа бичье. Натрийн оош дээр H хлорид нэмээд тэгээд натрийн хлорид нэмэх нь ус үүсэж байгаа. Уралд орсон натрийн оошийн хэмжээ бол хэдүү 0.7 моль гэсэн үг байхгүй юу? 0.7-г авч үлдээ тэндээсээ 10 дахин багыг тасалж авсан байхгүй юу? Тэгэхээр H хлор нь бас 0.7 моль л гэсэн үг. За ингээд эндээс H хлорын молийн концентрацийг олчих боломжтой болсон. За моль нь болохоор 0.7 моль. Харин уусмлын эзлэгүүн нь болохоор тэг 175 дециметр куб гэж биччихё.
гэж зайдлах юм чинь. Тэгэхээр 0.7 болсон тэг 1.75 гээд 4 болж байгаа. 4 молыг өрчгөн дециметрийн сөрөг 3 гэсэн үг. За ингээд B нь бол 4 болжээ. За анх бэлтгэсэн 200 мл натрийн гидроксидын уусмлыг бүрэн зарцуулагдахад B концентрацтай давсны өвчлөлийн уусмал бэлтгэхийн тулд 36.5% давсны өвчлөлийн уусмлаас хэдэн мл авах вэ гэж байна. За тэгэхээр анх бэлтгэсэн гэхээр чинь анх бэлтгэсэн натрийн гидроксидын уусмлыг саарамжуулна гэхээр анх бэлтгэсэн уусмал чинь 0.7 молыг ашиглаж байгаа шүү дээ. За ингэж болно. Эсвэл арай хялбараар тооцоо хийх боломж бас байна. Яагаад гэвэл нөгөө 20 мл-ийг За энэ тэгштгэрээр тооцоо хийсэн амар юм шиг лөө. За 0.7 мол аашуулаар хэрэгтэй. 0.7 мол аашуулаар гэдэг бол массыг нь олчих. Аашуулаарынхаа массыг олъё. Тэгэхээр 36.5 тийм ээ 1 мол нь 25.5 грамм аашуулаар хэрэгтэй гэсэн юм баггүй. Нөгөө 0.7 мол натрийн ашиг саарамжуулахын тулд за эндээс аашууларын уусмлын масс олчих. Аашууларын уусмал. Тэгэхээр ингэж байна. 25.5 грамм аашууларыг өрчгөн энэ уусмлаас 100 граммыг авах юм бол дотор нь юу гэж байна? 36.5 грамм аашуулар байна шүү гэж байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт 25.5 грамм аашуулар хэрэгтэй учраас энэ уусмлаас хэдийг авах вэ гэдгийг нь тооцчихъя. Жарис 186 мл-ийг авах юм байна. За ийм мл уусмал хэрэгтэй. Мл гэнэ худлаа ярьж шүү. Грамм шүү тий. Ийм грамм уусмал хэрэгтэй. За одоо уусмлынхаа эзлэхүүнийг олчихъя. Уусмлын эзлэхүүн гэдэг бол массыг хуваах нягт юм байна. За тэгэхээр масс нь болохоор хэдий 69.86 грамм хуваах нягт нь 119 граммыг өрчгөн миллилитрийн сөрөг нэг гэж тий. За граммтай аврагдаад хуваах нь 119 58.7 миллилитр. Тэгэхээр CD нь болохоор 59 гэж үлддэг л дээ тийм ээ. За. Дараа нь 200 мл натрийн ошоо уусмал дээр давсны өвчлөлийн уусмлаар бүрэн сааруулжсны дараа үүссэн уусмлыг ууршуулж хөргөөд талстыг хатаад жинлэхэд 24.75 грамм болсон гинэ.
Тэгэхээр натрийн гидроксидын уусмал дээр H холоорын уусмлыг нэмээд титрлээ тийм ээ. Тэгээд натрийн холоорид үсээд цаана ус үсэж байгаа байхгүй. Тэгэхээр ууршуулахаар мэдээж ус нь үснэ. Тэгээд талсчаар яах нь вэ? Натрийн холоорыдаа талсжуулж ялгсан гэсэн. Талсжуулж ялгсан. За тэгэхэд хэд байсан гэж байна? 2457 г байсан гинэ. Тэгэхээр бид нар натрийн OH нь 0.7 молыг авсан гэдэг чинь натрийн холоор нь бас 0.7 мол үүснэ гэсэн үг. За эндээс натрийн холоорынхаа юуг олъё? Массыг олъё. Тэгэхээр 0.7 мол өрчгөн 1 мол нь 58.5 г шүү дээ. За тэгэхээр 495 г. Тийм биш. 495 г юм. За ингээд гарцаа олох юм байна тий. Гарц гэдэг бол гарсан нь 2457 г. Гарах ёстой нь 495 г. Өрчгөн 100 гэж болно. Эсвэл 495 гарсан бол 100% бол 2457 хэдвэ ч гэсэн болно. За ингээд 60% гарцтай гэж гарч байгаа юм байна. Тэгэхээр EF нь биш тий EF нь 60 гэсэн. За хамгийн сүүлийнх нь анх авсан натрийн гидроксидын уусмлаас 100 мл-ийг таслан авч 0.5 мол литрийн сөрөг нэг болтол шингэрүүлвэл хичнээн литр ус нэмэх вэ гинэ. За тэгэхээр шингэрүүлтийн тооцоо бол ингэж байгаа шүү дээ тийм ээ. C1 өрчгөн V1 тэнцүү C2 өрчгөн V2 гэж байгаа. За тэгэхээр эхний уусмлын молын концентрац нь 3.5 байсан тийм ээ. Эндээс хэдийг авна гэж байна? 100 авна гэж байна. Тэгээд концентрац нь хэд болгоё гэж байна? 0.5 болгоё гинэ. Тэгээд эзлэх нь хэд юм бэ гэдгийг олгож байгаа. За тэгэхээр V2 гэдэг бол C1-ийг өрчгөн V1 хуваах нь C2 байх нь л дээ. За тэгэхээр 3.5 молыг өрчгөн 100 мл хуваах нь 0.5 мол болох юм байна. $700 мл болох юм. Окей. За 700 мл уусмал болно. Тэгэхээр 700 мл болтол шингэлнэ гэхээр анх 100 мл байсан юм чинь 600 мл ус нэмнэ гэсэн. За тэгэхээр литр гэхээр 0.6 гэх юм л да. G чиг H нь 0.6 гэсэн. За ингээд сүүлийн даалгавар нь тодорхой концентрацтай уусмал бэлтгэх гинэ. Сурагч хуурай натрийн гидроксид ашиглан тодорхой концентрацтай уусмал бэлтгэх даалгаврыг зохих аргачлалын дагуу хийж гүйцэтгэв. 2 г хуурай натрийн гидроксид хинжээ авахд хэрэглэгдэх багаж хэрэгслийн дугаар мэдээж А нь бол юу вэ? 3 багхгүй жин хэрэгтэй шүү дээ. Хуурай бодисыг бага хэмжээний усан дуусгахад хэрэглэгдэх шил савны дугаар гэхээр энд бол шил аях хэрэгтэй. Тодорхой эсгүнтэй уусмал бэлтгэхэд гэхээр энэ бол хэмжээст колов хэрэгтэй. За ингээд дараа нь сурагч өөрийн бэлтгэсэн уусмлын концентрацийг тодорхойлох зорилгоор 10 мл-ийг таслан аваад 2-3 төсөл метил орончлсаагаад 1 литр тутамдаа 7.3 г H холоор агуулсан давсны өвчлийн уусмлаар тээтэрлэхэд 25 мл зарцуулагдсан. За тэгэхээр массын концентрац гэдэг бол тээтрэлт явуулахад хэрэглэгдэх шил сав гэхээр мэдээж бирютик хэрэгтэй. Тэр нь бол 8.
За А шулуурын мойлын концентрацийг тодорхойл гинэ. А шулуурын массын концентрац нь ингэж байгаа. 7.3 грамыг үржих литрийн сөрөг нэг гэж байгааз. Тэгэхээр бид нар энэ 1 литр уус мултгаа А шулуурынхаа мойлыг олчихъя. За тэгэхээр 7.3 грам үржих нь 36.10 биш. 1 мойл нь 36.5 грамм шүү дээ, тий. За ингэж тэгэхээр 0.2 мойл юм байна. Тэгэхээр эндээс мойлын концентрац нь болохоор 0.2 мойлыг үржих нь литрийн сөрөг нэг багхгүй. Энд чинь 1 литртэй 7.3 грамыг агуулна гэж байгаа сте. Тэрийг мойлроо шилжүүлчихээр 1 литртэй 0.2 мойлыг агуулна гэсэн үг. Тэгэхээр E-цэг F нь болохоор хэдэ 0.2 гэсэн үг. За натрийн ошин мойлын концентрацийг олно одоо тий. За тэгэхээр нөгөө 25 мл зарцуулагдсан гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ титрэлтэнд зарцуулагдсан А шулуурын мойлыг болгож байгаа шүү. Тэгэхээр мойлын концентрац 0.2 мойлыг үржих нь литрийн сөрөг нэг үржих нь эслэхүүн нь болохоор 0.025 литр гэсэн үг. За ингээд литр нь литртэй аппаратад үржих нь 0.025 гэхээр 5-ыг үржих нь 10-ын сөрөг 3 зэрэгт мойл. Сөрөг 3 зэрэгт мойл юм байна. За уруулаа бичэндээ натрийн OH дээр нэмэх нь А шулуур тэгээд натрийн хлорид дээр нэмэх нь ус гэхээр титрэлтэнд зарцуулагдсан А шулуур нь 5-ыг үржих нь 10-ын сөрөг 3 баггүй. Тэгэхээр натрийн OH нь бас 5-ыг үржих нь 10-ын сөрөг 3 гэсэн үг. За тэгэхэд натрийн OH-ийн уусамлын мойлын концентрацийг олчих шүү дээ. Мойл нь 5-ыг үржих нь 10-ын сөрөг 3 мойл. Эслэхүүн нь болохоор хэдий 10 мл авсан гэсэн тийм 0.01 литр гэсэн. Нөл 0.5 мойл. За ингэж болчихж байгаа юм байна. GCH нь 0.5. За ингэж өөр энэ бүлэг сэдвэн цэцэд даалгавартай холбоотой асуух зүйл байвал даалгаврынхаа номерыг комент хэсэгт нь бичээрэй.